Монголын эдийн засгийн форумд урьж оролцуулсанд талархал илэрхийлье. Өнөөдөр арга хэмжээний үеэр Улаанбаатар хотын талаар олон сонирхолтой мэдээлэл бодлогыг сонсож танилцсандаа таатай байна. Бидний зүгээс Монгол улсын аялал жуулчлалын салбар тэр дундаа Улаанбаатар хотын олон улсын сонирхлыг татах хүчин чадлыг дэмжихэд хувь нэмэр оруулахыг зорж байна. Арга хэмжээний үеэр эргэцсэн хөрөнгө оруулалт дэд бүтэц замын хөдөлгөөнийг сайжруулах талаар санаачлалууд нь аялал жуулчлалын хөгжилд шууд эргээр нөлөөлнө гэж харж байна. Эдгээр бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр илүү олон жуулчин Улаанбаатар хотод ирж Монгол улсын соёл, байгаль, орчин үеийн хөгжлийг бичлэн мэдрэх боломжтой болно гэдэгт итгэлтэй байна. Япон Монголын хөгжлийн замналыг харьцуулан хэлэхэд бид 1964 онд Токиогийн Олимпийн өмнө дэд бүтэц авто зам нийтийн тээвэр томоохон хөрөнгө оруулалтыг төр хувийн хвшлийн түншлэлээр хийж хурдны замын сүлжээ шин төмөр замуудыг барьсан. Энэ нь зөвхөн Олимпиад биш олон жилийн дараах хотын хөгжлийн суурийг тавьсан чухал алхам байсан юм. Миний бодлоор өнөөдөр Улаанбаатар хот яг энэ түүхэн шатандаа ирээд байна. Хэрвээ та бүхэн нийтийн тээвэр автозам хот төлөвлөлтөндөө одооноос системтэй хөрөнгө оруулалт хийж чадвал ойрын ирээдүйд Улаанбаатар хот бүс нутгийн хэмжээнд жуулчлалын сонирхлыг татсан хот олон хөгжих бүрэн боломжтой. Бидний хувьд энэхүү хөгжил дэвшлийг дэмжин хамтан ажиллахад бэлэн байна.